За мэдээлэлтэй холбоотой асуулт. Даваа гараг гүр болдог засаг даргын ээлжид зөвлөгөөнөөр өмнөх 7 хоногийн зөвлөгөөн дээр засаг даргын үүрэг болгон өгсөн ажлын биелэлтийн талаарх мэдээлэл. Мөн тулгамдж буй асуудал шинэ мэдээллийг холбогдох албан тушаалтнууд танилцуулсан юм а. Мөн аймгийн засаг дарга хэлтсэг агентлагийн дарга нарт үүрэг чиглэлээ. Тэгэхээр та бүхэн одоо хувийн хвшилтэй хамтраад шахмал түвшний үйлдвэр барих асуудлуудыг анхаарал яаралтай одоо шийдвэрлэх хэрэгтэй. Энийг эсвэл зүгээр орон нутагт одоо хийж болох юм уу юу? Техник технологийн шийдэл нь ямар байх юм гэдэг. Тэзүү мэдзүүгээд одоо юмнууд нь бас бэлэн зэлэн байдаг юмнууд байвал хийх хэрэгтэй. Эрдээдийн уулзалтан дээр явхад баяр сайхан билүү? Анд энергийн бас тийм тодорхой санал хэлжээ. Ийм санаачлагтай хүмүүстэй хамтраад ажиллах гачаа гэж хүсэе. Хэрвээ шахмал түвшний үйлдвэр энд одоо бэлэн болчих юм бол 5-7-оос одоо шууд нөөцнүүдийг татан авчрах, тэгээд шууд үйлдвэрлэл хийх боломж олцоо байгаа гэдгийг хэлсэн шүү, илэрхийлсэн. Тэгэхээр өнгөрсөн жилийн үед бас 3000 гаруй иргэдэд бас энэ уулзалт Сарчныг тохиолдуулан өмнөх хонд сурлаг урлаг спорт малаж ахуйн салбарт амжилт гаргасан иргэдийг шагнаж урамшуулдаг үлээ. Тэгвэл тухайн шагналын асуудлыг хүртээмжтэй зохион байгуулах, малчин багийн шилжилт хөдөлгөөнийг анхааралтай явуулахыг тус холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мэдээлүүд гинэ. Өөр мэдээлэлтэй юм байна уу?